За сайн байцгаана уу манай хаан. За энэ сайхан газраас 18 дахь ирээлээ хийхээ хүслээ. За 18 дахь ирээл маань эх орон жүжлийг өөртөө хэрхэн суулгаж бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг байгаа. За миний бодлоор нэг нь өв соёл хэл түүхээ сайн мэдэж бахархах, хуулиа мөрөдөж хариуцлагатай иргэн байх. Тэгээд бүтээлч хөдөлмөрөөрөө улс их орондоо хувь нэмрээ оруулах. Хоёрт нь жижиг өдөр тутмын жижиг үйлдэлээр бол хэл соёл цэвэр сайн хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, хог хаягдл хаяхгүй байх, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх. За хандлагаараа бусдад нөлөөлөхөд бол өөрийн зөв эрүүл хандлагаар бусдад үлгэр жишээ болж найз нөхд гэр бүлийнхэнтэй эерэг хандлагатай байх. Нөлөөлөл эх оронч үзэл гэдгийг бол бусдад тулгах биш, бусдыг үгүйсгэх биш. Өөрийнхөө эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна гэдгийг зөв тайлбарлаж байх ёстой. Туйлшрал, хэр хэлээс зайлсхийж зөв байх ёстой. За нөлөөлөл гэдэг зүйл бас байна. Энэ эх орноо хөгжүүлэхэд сайн дурын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байх ёстой.